Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтан соёны бүсийн салбараас Ховд аймгийн Зэрэг сумын нутагт орших Баатар хайрхан ууланд амьдарч байгаа ирвэсний тоо толгойг тогтоох зорилгоор 2016 оны 9-р сард автомат камер суурилуулсан байна. Баатар хайрхан ууланд нийтдээ 69 камер суурилуулсан бөгөөд энэ сарын 6-наас 13-ны хооронд 24 камерын мэдээллийг шалгахад 4 зулцах бүхий нэг бүл ирвэс автомат камерт хэд хэдэн удаа давтагдан орсон байжээ. Ховд аймгийн Зэрэг сумын нутаг Баян салаа гэдэг газарт одоо камерт 4 зулцахтай ирвэс одоо тааралдсан. За энэ 4 зулцахтай ирвэс биш. Ирвэс нь нэг удаа биш одоо 2-3 камерт ингэж хэд хэдэн удаа зураг авсан ийм тохиолдол байна. Баатар хайрхан уул нь нийтдээ 150 гаруй километр үргэлжлэх бөгөөд Ховд аймгийн Цэцэг, Зэрэг, Манхан, Мөст гэсэн 4 сумын нутгийг хамран оршдог байна. 4 ихэр гүйм нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтан соёны бүсийн салбарын биологч Сэргэлэн Баяраа Ховд аймгийн Зэрэг сумын малчин гүр аргачаа нарын суурилуулсан автомат камерт бичигдсэн байна. Шинжлэх ухаан талаас авч үзвэл ирвэс нь 4 хүртэлх зулцах төрүүлдэг гэсэн мэдээлэл байдаг. Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтан соёны бүсийн салбараас хийж буй судалгааны явцад 1, 2, 3 гүймтэй ирвэс таарч байжээ. Харин 4 зулцах төрүүлсэн тохиолдол инхүү анх удаа бүртгэгдэн баталгаажиж байна. 2012 оны 8 сард бол 3 зулцахтай ирвэстэй таарч бид нар бол одоо кино хайсанд болгосон байгаа. Тэгээ энэ жилийнх бол одоо их ховор тохиолдол 4 зулцахтай ирвэс одоо таарсан. Энэ бол 2016 оны 8 сар 9 сард камеруудад орсон байна. Тэгэхээр энэ бол одоо шинжлэх ухааны талаас яг баталгаатай 4 зулцахтай ирвэс орлоо гэдэг баталсан баталгаа болж өглөө. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтан соёны бүсийн салбараас 2011 оноос эхлэн ирвэсийн талаар янз бүрийн судалгаа хийж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд Чандман сумын Жаргалан тайрхан, Бумбат тайрхан зэрэг хэд хэдэн ууланд хичнээн тооны ирвэс амьдарч байгааг автомат камерын тусламжтайгаар тогтоогод байна. Тэгэхээр ирвэс маань нөгөө нууцлаг амьдралтай учраас тэрийг харж одоо аргал янгир шиг харж үзэж тоолох боломж байхгүй. Тийм учраас энэ сүүлийн үеийн технологи ашиглаад камерын аргаар одоо судалж байгаа. Тэгээ энэ судалгааны дүн доктор манай одоо Чандман Манган сумын нутагт оршдог хар ус нурын тусгай хамгаалалттай газарт харьяалагддаг Жаргалан тайрхан уул гэдэг 27 бодгол ирвэстэй гэж байна. Тэрний хийдэл залгаа одоо Бумбат тайрхан ууланд 13 тонны ирвэстэй гэсэн ийм судалгааны дүн гарсан. 2017 он гараад Баатар хайрхан ууланд хичнээн тооны ирвэс амьдарч байгааг автомат камерын тусламжтайгаар тогтоох боломжтой гинэ. Мөн бусад ууланд ч амьдарч байгаа ирвэсний тоо толгойг тогтоох ажил үргэлжлэн хийгдэж байгаа тухай мэдээлэл байна.